Хай. Лондонгийн аяллаа 3 дахь өдөр би яг одоо төв рүү очиод энтхийн шинжлэх ухааны музейг нь үзье гэж бодож байна. Тэгээ бүгд хамтдаа явцгаая. Басаа бороо. Яа, байгалийн музейг нь үзэхээр явж байна. Тэгээ манайхаа би энэ хар усан бороонд байгалийн музейг нь үзэхгээ явж байна. Одоо тэгээд бороо орлого ямар будалтай шигэлтэй биш дээ. За шууд динозаврын орог юм. Вау. Динозавр. Үлэг бүрүүл юм уу? Чи шүдийн харъя. Өвсөн дэжэлт юм байна. Анаш нарыг. Энэ пик биш үү? Үнэгүй юм байна манайхаа. Тэгээд хандвар ажилт юм байна. Юу ингэ би энүүхөө юм чинь бүснэ. Йоо энэ яг жинхэнэ гэж юу энийг хартаа. Эмэр том сонин загас биш үү? Миний гар энэ хартаа. Миний гар энд үү? Oh my god. Энэ загас биш дээ 4 м урттай манай гаригийн хамгийн хурдан тэгээд анчин загас гинэ. Oh my god. Далайн экосистемийн эдис болсон ургамал гинэ. Ингээд харуулах гад бүр ингээд тавьсан. Вау. Манай гариг дээр ийм гоё цэнхэр өнгийн чулуунууд байдаг гэж бодоход шинжлэх ухаанд ингээ хөрөнгө оруулдаг улс ийм гоё. Энэ танхимаар ингээ дүүрэн чулуу байгалийн эрдэс бодис өнө чулууг тайлбарсан юм. Ганцхан энэ танхимд заяа. Луу гэдэг нь шүү дээ. Маш ховор алт гинэ. Ингээд тийш тайлбарсан байна. Яста сонирхолтой музей байна. Одоо саяны музейгээс штэ шууд юм газар доогоор яваад одоо шинжлэх ухааны музей рүү очив. За бүгдээрээ хамтдаа Их Британи улсын шинжлэх ухаан хэр хөгжсөнийг орж харъя. Энэ баахан дугуйнуудыг явах гэж байна. Ямар том залуу вэ? Шинжлэх ухааны золиос хэрэгтэй гэдэг шиг одоо тэр 1700 оны үед хүмүүс яг эрдэмтэд яг жинхэнэ хүний бие дээр ингэж судалгаа хийжсэн бүр ийм орон дээр заяа. Тэгээд энэ болохоор өмсдөг халаад юм байна. Тэгээ энэ хүний биеийг задлагдаг багцнууд нь бүр одоо л өстө бөө юм бол шүү дээ. Шинжлэх ухааны золиос хэрэгтэй гэж тэр одоо жинхэнэ ярьсан юм байна. Энэ л өстө хамгийн амар хэсэг. Дээр үед халдвар авсан хүнийг ингэж тусгаарладаг байжээ. Би нөгөө эдний шинжлэх ухааны музейнд хүний биеийн бүтэц задаргаа заяа анх ингээд яаж зүрх судас үздэг байсан. Тэгээ анх тэр эрдэмтэд яаж одоо нөгөө нэг эрдэмтэд хүний биеийг судалгааны тулд яаж дадлага хийдэг байсан. Тэр төхөөрөмжийг харсан чи би надад бүр амар санагдав. Тэгээ бүр жинхэнэ хүний гар марын тавьсан заяа. Би сая тэр эмэгтэй хүний биеийн задаргааг хараад ёо миний бие ингэж харагддаг гэж үгээл бодсон чинь. Би нөгөө нэг шинжлэх ухааны музейг нь
Оо энэ одоо нэг одоо бид нар ямар шинжилгээ ухаан хэрэгжилж чинь ямар шинэ технологи бидэнд байна гэдгээ харуулна гэд би яагаад тийг хүлээсэн бол гэсэн чинь энэ болохоор шинжилгээ ухаан англид яаж хөгжсөн бид нар яаж одоо математик сампан одоо юу зохион байгуулсан гэд бүх юмыг зүгээр ингээд түүхийг хадгалж инженер юм үзэн шүү дээ. Хаяа ухаансаа орноо гарна уцаа бага скролл долонгоо. Англид цаг ийм байж хараа. Бас ийм байж хараа. За би сая 2 музей үзчихлээ. Байгалийн түүхийн музей тэгээд шинжилгээ ухааны музей. Одоо нэг шүл олж идье. Шүл. Йой, манайхаа би уг нь бол нөгөө нэг юм нэмж худалдаж авмааргүй байгаа байхгүй ачаа ихтэй байгаа учраас тэгээд сая шинжилгээ ухааных нь музейгээс гараа явжсэн чинь бүр өстө зөндөө олон хөөрхөн юм нүдэнд харагдаад тэгээд бүр яа харахгүй том ахыхан 2 хүүхэдтэй дүүштэй нэг юм табет мөнгө багуурын ачаа авахгүй гэсэн бүх юмнууд юм аваад байна. Одоо нэг газар ороод ирсэн шүл уух шүл. Дүүний салат нэг юм захиалс чикен суп. Яа, дахиад бороо. Би дүүд авсан нөгөө 2 юугаа ингээ өөртөө эцээ. Тоороо 5 паунд шиг юусэн ч үгүй. Яа. Сая үлбэсэн шүл байна штэ. 25 паунд. Ерөөс хурдан болдгоо нас. За guys, юу. Арай ч нэг юм бодолд орж ирлээ. Азар өнөөдөр метро явжирсангүй ч шууд ирлээ. Тэгээд саяны өстө үлбэсэн шүлэнд би ерөөсө цацсангүй. Ингэж байгаа байхгүй. Жижигхэн ингээд дахианы шүл гэж байгаа. Тэгээд жижигхэн чинь гой монгол. Тэгснээр дээр нь 4 юм зүсэм яатан шиг зүсэм. Яатнаас жижигхэн зүсэм дахианы юм ах. Йоо. Үнэхээр хоолсонгүй. Тэгээ би бүр ингээд өлсөөд идэг. Би ингээд махшаад идэг. Бүр ингээд өлсөөд идэг. Тэгээ сая замаараа нэг юм junk food авлаа. Тэгээ юу гэж guys? Энд дэвштэй нөөрэсө тийм гоё нөгөө нэг гэрийн хоол шиг юм гоё эрүүл шүл мүл тиймэрхүү хоолууд бол үнэхээр үнэтэй 20-30 паундаас дээш байгаа байхгүй. Зүгээр юм бургер юм junk food-ууд нь болохоор 5-6 паунд гэдэг. Тэгээ би чи яах вэ нөгөө ходоод өвддөм болохоор байнга нэг чи аль болох эрүүл юм олж идэх гэж хичээсээр агаад одоо 40 паунд үрээ ичлээ. Гэтэ яах вэ? Аяллаа сургамж юм да. Тийм ээ. Одоо би үлдсэн өдрүүдэд ерөөсөө яг ийм хоолой хямдхан авч идэн заяа. Хаа. Тэрэн дээр нь яшиг. Би зүгээр одоо юу н үлдсэн өдрүүдэд бичлэг хийхгүй. Одоо ер нь бол Английн аяллаа бичлэгээ ингээд дуусгая гэж бодож байна. Яг тэгэхээр би үлдсэн өдрүүдэд маш гоё бичлэг хийж явахгүйгээр маш гоё релакс тэгээ уцамцаа хийхгүй тэгээд өөртөө ингэж амар гоё тунгааж очин тойрноо мэдэрч байхаар шийдлээ. Тэгэхээр миний Лондонгийн одоо ингээд хэдийн 2 дахь ч гэсэн туршлагагүй тэгээ янз бүрийн юм ингээд үзэж хараад ингээд мэдээд явж байсан энэ одоо YouTube-ийн бичлэгийг хэрв та дуустал нь үзсэн бол маш их баярлалаа. Тэгээ та ингээд Алангуй гэдэг хүний амьдралын ингээд нэг хэсэг сургамжтай хамт ингээд явж ийн гэсэн. За ямар ч гэсэн ингээд Лондонгийн аяллаа блогоо ингээд дуусгая дөө. Тэгээд надтай хамт байсан эрхэм үзэгч танд баярлалаа. Би хоолой өгдөө дөө. Үлсэж хүлээ. За Лондонд дэжтэй манайхаа 2-оос дээш өдөр бити ирээрээ. Дампуур шүү. Би бол зөвхөн хоол тэгээ нөгөө аяллаа тикет тэгээд нөгөө юунда аяллаа тикет автобус унаа тэгээд нэг жижиг шажиг бирлэг дурсгал аль үжийн 500 евро. Тэгэхээр дахиад 2 өдөр байна шүү. Би тэгээ дахиад 500 евро ингэх юм.
Энэ бараг 500 жил ах би бүр дансаа шалахаас ээж. За. Тэр Лондонд бол ч зүгээр 2 өдөр зүгээр төвдөн зүгээр үзэл бүх юмаа гэл нэг дор сайхан шахаж үзээ явсан. Бараг хамаагүй шулах юм байна. Тэгэхээр дараа дахин таатай сайхан уулзцгаая. Энд баяртай. Баярлаа. Bye bye.